Ичиг нүүргүйм энэ бол булхаа энэ бол гар хөл. Ичиг нүүргүйм энэ бол булхаа энэ бол гар хөлний тэмцээн яагаад ч зэвсэг рүүлээд байгаа юм. Та планы урлагаараа хүчтэй ч гэсэн энгийн хүн. Тэ ийм галын хүчний дор хүмүүс зайлшгүй нухаж болно. Би бол сүүлийн хагас сарын дотор 100 гаруй их усрын оноо олсон. Энэ бол хаалганы хамгаалагчийн 6 дугаар түвшин тэнгэрийн хаалганы хамгаалагч. Нэмэлт түвшин рүү шилжихэд илүү их оноо хэрэгтэй ч гэсэн 5 дугаар түвшин рүү шилжихэд хангалттай байсан. Энэ жижиг ертөнцид хүчний төвшөнд үндэслэн тэнгэрийн хаалганы хамгаалагчийн хүч үндсэн ертөнцөөс хамаагүй их байгаа болохоор би сумнаас айхгүй болсон. Үгүй ээ, энэ боломжгүй. Харин хэрэв мөртөл бууг тогтоож чадахгүй байхад хэн нэгэн зөвхөн биеэрээ тисч чадна гэж үү? Буу их хүчрхэг хотуудыг эзлэхэд ашиглаж уулагч зөвхөн гадны хүч. Үнэхээр хүчтэй хатуужилтай сэтгэлтэй байх ёстой ба энэ сэтгэлээр бүх бэрхшээлийг даван туулна. Хатуужилт сайтай сэтгэлтэй хүн ялагдашгүй байж чадна. Энэ бол тооны урлагийн бурхны хүрээ, ойлгож байна уу? Сайхан хэллээ, сайн байна, мастер шеф. Холбооны технологийн эмзэг юм. Чамминик планы урлагийн урлаг Янлун холбооны хэлсэн шиг хуучирсан зүйл биш. Энэ ирээдүйдээ бөгөөд Чамми эзэнт гүрний дэлхийг ноёрхогч болгож чадна. Одоо тэнгэрийн хаалганы хамгаалагч. Мастер шеф. Хардаа. Планы урлаг хичнээн хүчтэй байсан ч холбооны технологи далигдах болно. Бүгдээ эсэргүүцгээ бол энэ бол ашиггүй эсэргүүцэл байхгүй бол долоос байхгүй холбоо нь бууж өгөөд аль болох эрт ухрыг. Чөтгөрж тэд цахилгаан соронзон дайныг их бүү зохион бүтээч гэж. Хаахад таны урлагийн бурхан уу чи холбооны цахилгаан соронзон их бүүний дор зүгээр л хогж шаар. Чи гиндүүлэн дайрсан үнэхээр жигшүүртэй. Та нар шиг доод үндэстэнтэй эр зэргийн тухай ярих шаардлагагүй. Титан тэр бүрэн үхээгүй байна. Явж алах хэрэгтэй. За ирхмээ. Чамайг мастер шеф гэмтэйг зөвшөөрөхгүй. Бяцхан охин минь чиний планы урлагийн бурхан Титаны цахилгааны соронзон их бүүний доор хагас өгсөн байна. Чи яаж замдан зогсож зүрхэлж байна? Үхлээс айхгүй байна уу? Би үхэхээс айдаг. Гэхдээ би эсэргүүц хүсэл зоригоо алдгаас илүү айдаг. Мастер шеф хүн хүчтэй. Мицаа шиг хүсэл зоригтой байх үедээ л дийлэчгүй байж чадна гэж хэлсэн. Тиймээс би одоо үүнээс айхгүй байна. Чи үхлээр наадаж байна. Чиний бяцхан би юуг өөрчилж чадах юм? Би чамтай хамт намайг орвол би амьдралдаа хизээж чухал зүйл хийж байгаагүй. Гэхдээ энэ удаа жинхэнэ эр хүн байхыг хүсэж байна. Энэ тэнэг Чамми хүмүүст юу бол тохиолдоо вэ? Тэд өмнө бүгд нохоо шиг дуулууртай байсан биш үү? Яагаад тэд үүслийн оноо авлаа хүндлэл 0.1 үүслийн оноо хүндлэл 0.1 хүүслийн оноо 0.1 Ван Дэмин Лян Мин Шүтан Сон Канчон би эцэстэн 6 дугаар түвшинд шилжихэд хангалттай үүслийн оноо цуглуулж тэнгэр лүү хардаа. Тэр юу вэ? Яагаад тэнгэрийн өнгө өөрчлөгдөж байна вэ? Миний өмнө зогсоод баярлалаа. Одоо надад татах. Бурхан минь. Энэ зүгээр хуурамч босцоо. Гал нэ энэ хүчрхгийг чи устгах. Чи намайг адилхан зайлд 2 удаа унана гэж үзсэн үү? Бууцаар бай. Зогсчихвол түүнийг ойртуулж болохгүй. Юу энэ л минь чиний чадах бүх юм уу? Энэ бүх зураас чинь гарахгүй нь. Холбооны дэлхийн эзлэх гэж нэрлэдэг гал зэвсэг үүнээс өөр юу ч үгүй юм. Чаммин планы урлагийн өмнө ялагдашгүй өөрчлөгдсөн дайчид толгойгүй хог шиг л байна. Холбооны цэргүүдээ та нар одоо харж байна уу? Чамми эзэнт гүрэн бол ёс заншил хүндлийн эрхэмлдэг нэр хүндтэй эзэнт гүрэн бидний санамсаргүй болгоомжгүй байлаас болж та нар шиг дээрэмчид бидний сайхан унтаж байхад давуу талыг ашигласан. Одоо би аажман сэргэж байна.
Энэ бол та нар шиг гişүүдэн навчнуудыг арчин хааж дэлхийг оргилд дахин гарч ирэх цаг. Хурандаа эхний болон 2-дугаар батальоны бүх анги нэгдлүүд тулгарсан сайн байна. Та нар бүгд Шаяаныг устгах тушаал авсан гэдгийг би мэднэ. Ганцхан планы бясалгалагчийг дарахын тулд яагаад ийм хурд судлах шаардлагатай байгаа юм бол гэж та нарыг гайхаж байгаа бах. Өмнө нь би ч бас адилхан асуулт тавих байсан. Гэвч тэмцээний үеэр энэ бидний бүх цэгүүд болон өөрчлөгдсөн тулаачдуудыг алсан. Хурандаа энд 10,000 цохох англигийн өөрчлөгдсөн тулаачид байрлуулсан. Шаяаныг устгахад бидэнд устгахын тулд та нар үүнийг нухастай авч үзэх бүх хүчийг авах ёстой. Юу болоод байна? Энэ Шаяан байна. Шаяан энд байна. Миний холбооны найзуудаа сайн уу? Шаяан чи өөрийнхөө булшийг ухаж байна. Галнэ байгаа бүх зүйлээрээ түүнийг бууд. Ал. Хараад байхад миний холбооны найзууд галзуурч байна. Ийм агуу үзэл бод хөгжим дутна гэж үү? Сомууд түүнд огт нөлөөлөхгүй байна. Тэр юу гэж мангас юм бэ? Тэр ч бас өөрчлөгдсөн дайчин юм уу? Тэгвэл би өөрөө дуулна. Агва эзэн түүрний хизээч мөхшгүй энэ үйл явдалд яг тохирно тийм үү? Хэдэн зуун жил унтсны эцэст манай улсыг хүмүүс эцэстэн сэрлээ. Аянга ангиллын өөрчлөгдсөн дайчид хаана байна? Тэд хараахан ирээгүй гэж үү? Нүдээ өнөө сайн хар хэн бол байхыг хүсэх юм бэ? Тэд ирж байна. Аянга ангиллын дайчид энд байна. Бидний ухаж твцсэний улмаас дайчин биднийг дээрлэж байна. Бүх аянга ангиллын дайчид миний тушаалыг сонс. Шаяан руу онилоод галал. Бид түүнийг барьчихлаа. Үгүй бид бариагүй. Тэр одоо хүртэл дуулаад байна. Мангас тэр бол мангас. Амаа нэ чангаар хайшгар. Энэ бол дайчдын орон. Үгүй ийм байж болохгүй. Та нар бүгдээрээ бууд түүнийг ал. Бидэн рүү дайрч зүрхэлсэн дээрэмчид эцэст нь үхтлээ хүлээн. Түүний зогсоо. Танкуудыг илгээ. Аагуу эзэнт гүрэн хизээч унахгүй. Шаяан энэ бол холбооны цэргийн бааз. Чи энд ганцаараа байна. Чамд бидний бүхэл бүтэн аймаг алих ямар ч боломж байхгүй. Гол бүрэн уулс гайхалтай үзэсгэлэнтэй байхад манай улс яаж сүрс харагдах вүлээ? Танкууд ирж байна. Чиний төгсгөл ирлээ. Өө. Энэ тийм ч бат бөх харагдахгүй байна л да. Бид их орноо дахин гიშгүүлэхийг яаж зөвшөөрөх юм бэ? Бурхан минь. Эзэнт гүрэн одоо сэрж байна. За дууслаа. Одоо би чамд хэлж байна. Чиний зогсож байгаа газар чиний цэргийн бааз биш харин чамын эзэнт гүрний нусаг дэвсгэр. Санаж яв. Чамд энэ тавтай биш бид энэ газрын эзэд. Өнөөдөр чамын эзэнт гүрний сая иргэдийн өмнөөс би чамд хэлж байна. Манай нутгаас зайл. Агаарын цэрэг бүх бөмбөгдөгч онгоцоо тамийн гал бөмбөг ачуулахад хөөрөг бай хоттой цэргийн бааз руу яв. Бай чин юунаас ирсэн Шаяан гэдэг хүнийг устгах. Өршөөл үзүүлэх хэрэггүй Шаяаныг хараад бутраг. Би бүх танк их буу өөрчлөгдсөн тулаачдыг устгасан. Үүслийн оноо айдас 001 айдас 001 айдас 001 айдас 001 дайсны цэргийн бааз руу довтлон орж айдасраач үүслийн оноо цуглуулж сайн байлаа. Тэдний хурандааг устгаснаар миний төлөвлөгөө амжилттай болно. Би офицерыг барьчилж байгаа тэдний хурандаа газар доор нуугдаж байгааг мэдсэн. Агаарын дайралд
хэм газар хангалттай галт хүч байхгүй болохоор одоо агаарын цэрэг дууж азаа турших гэж байгаа юм уу? Бункерт нуугдах уу? Одоо би ойлгодошгүй. Чиний бөмбөг үү? Эсвэл би юун хэн нэг хүчтэйг харцгаая. Эсвэл миний нудрага. Юу хэн янлуун холбоо танаа цэргийн хүч энэ бөмбөг шиг хэрэггүй. Пүү би хэтэрхий хурдан ярьчихлаа. Пуужинтай тулдахад арай л хэцүү байна. Миний дотоод хүч агшин зурд шавхтаж тэнгэрийн алганы хамгаалагч минь үлээгдчихсэн гэдэг итгэж чадахгүй байна. Үндэсний сүнсээ олж авснаа миний тэнгэрийн алганы хамгаалагчийн түвшин хамгаалагч өвн 90% буурсан. Аз бол нирваны хуруу минь хүчийг сэргээж чадах юм байна. Эс бөгөөс би энэ удаа дуусчих байлаа. Би итгэж чадахгүй нь тэр амьсгалж байна. Гал үлдсэн бүх бөмбөгөө хай. Новч тэд нар нэг зэрэг олон бөмбөг шидэж байна. Намайг алхахын тулд өөрсдийн байраа золиослож байна. Миний тэнгэрийн халганы хамгаалагч энэ хэмжээний дэлбэлтийг хийсүүлж чадахгүй. Би даалгавраар орхиж үндсэн ертөнц рүү буцах ёстой болтой. Новч би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ аялал дэмий олчихлоо. Би хэтэрхий их бардам байж. Дараагийн удаа би сургаан авах ёстой. Би өөрийнхөө хүчинд сохрох ёсгүй. Хэрэг хүчтэй байсан ч би болгоомжтой байх ёстой. Цол нээгдлээ. Цол үндэсний сүнс тайлагдсан 20 цэвэр. Одоогийн үр дүнээр та улс орон эх орноо хамгаалах ёстой гэсэн эрхлэг урамшилд тооцсон. Таны бүх хамгаалтын чадрын зардал ирээр буурсан ба тэдний хүч 2 дахин нэмэгдсэн. Тайлах нөхцөлд дотоодын хуваагчийн чийтгэж үндэсний сүнсийг сэргээх дууссан. Халдагчдын хамгаалах эх орны агуу хүчийг харуулах дууссан. Цол тайлагдчихсан уу? Миний бүх хамгаалтын чадварын хүч 2 дахин нэмэгдчихсэн гэсэн үг гэж үү? Тэгвэл байдал шууд өөрчлөгдөжлөө. Би дотор минь агуу хүч бий болохыг мэдэрч байна. Одоо би ялагдашгүй. Хамгийн галын дэлбэрэлтэнд өртсөн түнэс юу ч үлдэхгүй. Энэ бол бидний планы төсөл. Энэ яаж боломжтой гэж тэр чөтгөр юм уу? Тэр яаж амьд үлдсэн юм бэ? Үгүй би ялагдаагүй. Тэр хэрэг хүчтэй байсан ч газар дор баазыг эвдэхэд хугацаа шаарддаг. Тийм би тэдний агуу холбоо ялагдаагүй байна. Энэ зөвхөн түр зургийн ухралт. Бид яаны хүчний нууцыг олж чадвал бид шууд холбооны хурандаа газар доорх бааз нуугдаж байгаа бололтой. Бэлэн үү? Би ирлээ. Хангалтгүй байна. Тэр хурандааг барихын тулд би цааш гүн рүү орох ёстой. Чи ямар чөтгөр юм бэ? Би бол чиний сүйрэл. Дууслаа хожим нь хувь нэмрийн оноо гоо цуглуулж дуусаад би тэдний нутаг дэвсгэр рүү очиж энэ даалгаврыг нэг бүсэнд дуусгана. Та энэ даалгаврыг дуусгасан шагналд нь 200% нэмрийн оноо таны 10 секундын дараа үндсэн ертөнц рүү буцаана. Бэлгэлттэй байгаарай. Юу би даалгавраа дуусгачихсан юм уу?